Японы жих үзэсгүргэм домгууд. Япон бол өн эртний урт удаан түүхийг туулж ирсэн нууцлагдмал орн билээ. Тиймдээч дэлхийд дахин Японы эртний хуучин яриа домог түүхүүдийг чамгүй сонирхдог. Ингээд бид уншигч та бүхэндээ зориулаад судлаач Энтони Комисын бичсэн The Dark Side of Japan номноос дүүрлэн дараах сонирхолтой 10 баримтыг бэлтгэлээ. Амьтны ертөнцийн ичшид. Япончууд үнгийг авгаа ухаан хүч чадлын бэлэг тэмдэг гэж үздэгээс гадна харын хүчнээс хамгаалж тайвшруулж ангаах хувцастай гэж итгэдэг. Шидэт үнэг 1000 нас хүрэхэд өнгөн мөнгөлөг саарл болон хуурж 9 салаа сүүл ургадаг гэдэг бөгөөд үүний адилаар нохойч гисэн гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь хамгаалж хар муу зүйлийг хөөн зайлуулдаг хэмээн шүтдэг байна. Үнэг нохой хүнээс илүү ухаан гаргаж байгаа домог түүхүүд Японы уран зохиолд их бий. Харин эсрэгээр хорон санаат дорго нэгэн эмэгтэйг алаад тухайн эмэгтэйхээ дүр тойрч нөхөрт нь эхнэрийнх нь махыг дүүсэн талаар домог байдаг. Мөн шумуулыг урт насндаа хорон муу санаатай байсан тул хожимын амьдралдаа жижигхэн шумуул болж төрөөд хүний цус сорж асар богинохоо амьдралаа дуусгаж уу талаар өгүүлсэн домогч бас бий. Муурын талаар нэгэн хууч яриа байдаг нь далаад живж өгсөн усан цэргүүдийн сүнс далайн давлгаатай хамт завин дээр гарах гэхэд нь завин дээрх муур дуугарч тэднийг хөөн зайлуулдаг гэж үзэн далаад гарах бүртээ муур авч явдаг байсан гэдэг. Япон медуза. Бүсгүй хүний жинхэнэ чанар түүний толон тоссон дүрс сүдэрнээс харагддаг гэлцэн. Эмэгтэй хүний бодит төрхийг мэдхийг хүсвэл толон тоссон дүрсийг нь хараарай. Хэрвээ дүрс нь могоон үстэй шулан байвал түүний сэтгэл мэс шиг хүйтэн хийгээд түүнтэй уулзраас огтхонч сайныг үзэхгүй. Мөн найз эмэгтэйчүүд ээлдэг гэгч нь яриа өрнүүлж байвал тэдний сүудрийг ажиллахад ууртаа могоонууд бие биенээ барьж идэх гэж байгаа мэт аяглаж байдаг. Энэ нь яг үнэндээ найз хүүхнүүд хоёр биенээ маш их үзий яддаг гэдгийг илэрхийлэх болно хэмээн домогт өгүүлдэг. Хараалын хүүхэлтэй. Хараал хүрсэн хүүхэлтэйтэй аимшигын кино бид зөндөг мэднэ. Харин Японд бол хүнийг хараахдаа сүрлээр хийсэн хүн дүрст хүүхэлтэйг ашигладаг байна. Сүрлээр хүний дүрс хийгээд цаасан дээр хараах хүнийхээ нэр насыг бичиж хүүхэлтэйндээ наана. Дараа нь цаасан дээр нүрийг нь зураад мөн сүрлээр хийсэн хүүхэлтэйндээ зүүн. Шөнө болоход хөгшин модны дэргэд очиод толгой дээрээ 3 лаа асааж өхөр цаг буюу 1-3 цагийн хооронд хүүхэлтэйгээ модонд хадах юм уу үлгвэл таны хараал эзэндээ өөрөө хурж очно хэмээдэг ажээ. Ку итшид. Хятад болон Японы хамгийн аюултай эд шидийн нэг нь ку хардом юм. Харын шидтэн чадах чинээгээр хортой могоо хаздаг шавж хортон амьтдыг цуглуулж тагтаа савнд хийгээд ямар нэг хоол хүнс өгдөггүй байна. Үр дүнд нь савнд хамгийн сүүлд амьд үлдсэн амьт нь ку амьтан болж хэмжээлжгүй их шидтэй болдог гин. Хорон санаа тэмхүү амьтнаа хадгалж байгаад хэн нэгний хөнөөхөөр шийдэх үедээ тэднийг ашиглан хүч чадалтай болдог ажээ. Жишээ нь тухайн амьтан хоолн дээгүүр явсны дараа тэр хоолыг идсэн хүн цусаар бөөлжиж өөхөх, эсвэл явсан хоол нь хүнийг эзэнд ороод амилснаар эзсэн хүн нь дотроосоо дэлбэрж өгдөг байна. Ингээд зогсохгүй. Үхсэн хүний сүнс эд шидний гарт орж дараагийн амьдралтаач тэдэнд захирагдах төөрөгтэй болдог ажээ. Чөтгөрийн хаалга. Японы домгуудад цаг хугацаа зүг чигийг үргэлж оруулж өгсөн байдаг. Учир нь тодорхой нэг цагт тодорхой зүгээс чөтгөр шулмын нөлөөтэй сүнснүүд гарч ирдэг бөгөөд тэднээс хамгаалахын тулд чухам аль зүгээс хизээ хамгаалах вэ гэдгээ мэдэх хэрэгтэй байдаг гин. Жишээ нь дотгошоо эргэсэн булантай байх нь сүнсийг төөрөгдөлд оруулдаг аж. Мөн хамгаалт хэрэгтэй газруудад хамгаалах сахиус байгуулах зэрэг арга хэрэгэлдэг байна. Одоо хүртэл энэхүү сүнсгийг дагаж Японы хааны өргөө Эда замхыг тойруулан барьсан сүм дугуйн нь муу ёрын сүнснүүдээс хамгаалагддаг гэж үздэг. Эдгээр хамгаалтын байрнууд руу галт тэргээр очих боломжтой. Утлагны эдшид. Өтгөн аан дундах жижигхэн сүмээс арц утлагны утаа суунаглан байдаг үсгэлэнтэй эсгүүд кинон дэр гардаг шүү дээ. Гэтэл энэ утлагны утаа үнэндээ маш олон эдшид ариун нандин зүйлсийг өөртөө агуулсан байдаг гин. Утлагаар өгсөн хүний биеийн эргэн тойрныг ариутгах нь түүнийг хойчин замд амар амгалан саад дотгор учралгүй явахад тустай гэж үздэг байна. Мөн өгсөн хүний сүнсийг дуудахад утлах хэрэгэлдэг бөгөөд тухайн сүнс утаан дээр хоромхон хугацаанд үзэгдэж яриа өрнүүлж болдог байна.
Гэвч энэ хугацаанд маш богино байдаг ажээ. Гэхдээ утлаг асаахад хүж иддэг гоблин буюу хоол хүн сайсан чөтгөрүүдийг өөртөө татдаг гэнэ. Там руу урсдаг гол. Там руу урсдаг гол буюу хойд насанд хүрэгдэг гол нь Япончуудын хувьд 3 замт гол хэмээн нэрийддэг. Энэ замаар өгсөн хүний сүнс явж хүрэх газраа очдог байна. Муу санаа агуулan амьдарч байсан хүмүүсийг сохор өдөж голын хоёр талаар чиглүүлэн авчивч хөгшин шулам тэдний хувцсыг нь тайлангуулгайлж өгсөн хүүхдүүдийг уйлуулдаг гэнэ. Харин эдгээр хүүхдүүдэд зам заагч хамгаалагч нь гигантын жиза бөгөөд Японд очиж байсан бол түүний өгшөө дурсгалыг та хаасаагүй харж байсан байх. Тамны хааны туслахууд нь толь барьсан чөтгөрүүд бөгөөд толиндоо тэд хүний жинхэнэ чанарыг харж хаашаа явуулах вэ гэдгээр шийддэг байна. Уйлдаг чулуу. Нэгэн цэргийн ихнэр дайнд явсан нөхрөө хайхаар араас нь явсан боловч замдаа төөрчгчээ. Урт замын дунд тэрээр хорон муу санаатай нэгэнд хүчндүүлж хүүтэй болдог бөгөөд төрх явцдаа өөрөө амь алдсан байна. Түүний хүүг санваартан олж өсгөөд насанд хүргэв. Харин хүү насанд хүрмэгцээ ээжийг нь хүчсэнсэн хүнийг хайж олж амийг нь бүрлгэснээр өшөөг авчээ. Харин домогт бүсгүй хүчнсэн газрын чулуу уйлж салхи бороотой шөнөөр эмэгтэй хүний харамсан уйлах дуу тодрон сонсогддог гэж ярилцдаг ажээ. Сохор туйлч. Эрт урдын цагт нэгэн сохор туйлчин пипа хөгжим тоглон самураан тухай үлгэр домог хуучлан хэрэн тэндэг байжээ. Нэгэн шөнө тэрээр эртний алдартай дайны үеийн тулааны талаар домог ярьж дараагийн өдөр нь ч гэсэн иргэн ирж үргэлжлүүлэн ярьдаг байв. Гэтэл нэгэн шөнө ойролцоох сүмийн лам нар түүнийг барин сүмдээ авчирчээ. Тэдний хэлснээр хөгшин туйлчийн ярьсан түүх нь Дайчин баатруудын сүнсийг сэрэн дуудаж байгаа талаар сануулв. Айд сандарсан хөгшин тэднээс тулсамж гуйхын хажуугаар гадаа хүмүүс түүнийг гарч ирж домгоо өргөжлүүлэхийг шаардаж байлаа. Лам нар түүний чихнээс бусад хэсэгт нь майнтай бичиг нааж өгөөд сүнс таныг харахгүй тул амар амгалан байж болно гэж захив. Сүмээс гарч явахад нь түүнийг хүлээж байсан сүнснүүд агаарт хөөх пипа хөгжим хоёр чихийг л хараад уурандаа чихийг нь толгооноос нь таслаад хайчихжээ. Учир нь лам нар хөгшин туйлчийн бүх биед эд шидийн цааснахаа мартсан байна. Хайрын түүх. Эрт урдын цагт залуухан самурай өөрийн хайртай эхнэртэйгээ амьдран суудаг байжээ. Гэтэл түүний эхнэр өвчин тусч өөд болжээ. Үхэхээс өмнө тэрээр нөхөртөө түүнийг дахин төрж нөхрөө олтол нь хүлээгээрэй гэж хэлээд нөхрийнхөө гар дээр амаалтсан байна. Он цаг өнгөрч самурай ёсоор нөхөр нь өөр айлын бүсгүйтэй гэр бүл олжээ. Хэдэн жилийн дараа түүний эхнэр хүү хоёр нь ч бас амиа алдаж тэрээр дахин ганцаараа үлдсэн юм. Нэгэн өдөр аялж байхдаа жижиг гиндийн буудалд ирэхэд дөнгөж насанд хүрсэн залуухан бүсгүй үйлчилж байв. Залуу бүсгүй түүний хайртай байсан эхний эхнэртэй тун адилхан байсан тул нөхөр нь түүнээс үнэхээр мөн эсхийг нь асуужээ. Харин бүсгүй хуучин эхнэрийнх нь хоолоогоор өмнөх амлалтаа хэлээд ухаан алт унжээ. Дахин сэрэхтэй энэ талаар юу ч санахгүй байсан түүнийг нөхөр нь эхнэрээ болгон авч салж хагтсан осууд эргэн нийлсэн түүхтэй. Томиногийн там. Энэ нэг төрлийн яруу найраг шүлэг бөгөөд үүнийг унссан хүн өгдөг байна. Тус шүлгийг унссан цаг мөчөөс эхлэн тухайн хүнд аимшигт үйл явдлууд тохиолдож нэг ёсонтой там дундаг ажээ. Тиймээс Япончууд тус яруу найргийг уншихаас эмээж хол байхыг хичээдэг гин шүү. Энэхүү шүлгийг Ямато Инухико хэмээх бүсгүй зохиосон бөгөөд The Heart is like a Rolling Stone номонд хэвлэгдэж байжээ. Гэвч та үүнийг интернетээс хайгаад олохгүй юм.